Би дөнгөж сая хичээлээсээ ороод ирж байгаа. Цаг одоо 3 өнгөрсөн байна. Би бол өмнө нь нэг влог хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь одоо яг эхлүүлсэн чинь цэнгийн дуусаад тэгээд ерөөсөө юм бичиж чадаагүй. Гэтэ өнөөдөр 5 сарын 27 тэгээд цаг одоо 3 өнгөрч байна. Тэгээд би өдрийн хоолыг идэх гээд гэртээ ороод ирсэн байна. Өнөөдөр 12-оос 3-ын донд хичээлтэй байсан. Энийг хадгалж байна. Okay. Oh my god. Okay. За нэг юм шүү. Тэгээ гадаа бүр амар халуун байна. Одоо гэхэд 20 хэдэн градус юм бэ? 27 градус болцсон байна. Энийг гэрлэн бас яаж вэ? Өдөр би 6 цагаас пилатестэй явна. Тэгээ явахаас өмнө өдрийн хоолыг идэхгүй бол одоо амар үлсэж байна. Тэгээ би сая бэлэн юм удаа авчлаа. Сая гэртээ орж ирэхдээ ингээ халаагаад тэгээ oh my god оюутны байранд ингээ амьдрахад миний хоолоо тэгэл энэ ширээн дээрээс аваад ийгээд ямар ч галтгой байхгүй. Тэгээ энэ нэг бэлэн дахиад авчлаа. Энийг ч гэсэн идэж үзье. Энэ 1800 вон байсан. Тэгээд ямар ахнаас мэдгүй. Тэгээ энийг тэгээ жоохон өдөр би салаад бэлдсэн байсан. Тэрнтэйгээ идээд нэг датас руу гарна. Тэгээ салаад боллоо би. Ингээ бэлдсэн байгаа. Тэгэхгүй бол би өмнөх влогн дээр хэлчихсэн байж магадгүй өдөр болох ингээ гадуур идэхлээр ерөөсөө яг ингээ болохгүй 10 сарын 27-нд болцсон байна. Oh my god би ингээд влог болон ирээд өдөр тутмын влогийг байнга бичнэ гэж бодсон чи яалчгүй ингээ хичээл бичээлтэй рутин театр болчихлоо. Влогнуудаа ерөөсөө яг хүснээрээ хийж чадаагүй. Тэгээд яг сүүлийн нэг сар өдөр тутмынхаа влогийг жоохон ингээд рутинтэй хийхгүй бол би яг ингээ харамсах юм шиг санагдаад тэгээд миний галтгооны хэрэгслийг харах уу. Надад нэг хоцог байна, нэг тавг байна, нэг савхтай, нэг модон халбахтай, зөвхөн нэг ингийн халбахтай. Тэгээ нэг юм jar. Энэ дотор би хаяа живс юмстай авч явдаг. Тэгээ нэг юм аяхтай. Тэгээ эднэрийгээ хэрэглээд янз бүрийн хоол чашин зүгээр oat meal тэгээд ингэж дахиад аваад, тuna аваад, сойтой тиймэрхүү шүлмөлтөр хийж иддэг. Гэтэ яг ботноос бас гайгүй гэртээ хоол идээд байгаа. Тэгээд 6 сарын 20-нд би яг сургуулаа төгсөж байгаа. Тэгээд 3 жил одоо ингэ сураад тэгээд 6 сарын 20-нд сургуулаа төгсөөд тэгээд 6 сарын 24-нд миний төрсөн өдөр болно. Тэгээд яг сүүлийн яг нэг семестр яг оюутны амьдралаар бол амьдарч үзлээ. Тэгээд яа. Välkomna till en video där jag ska testa att leva på 100 kronor en hel dag i Seoul. Idag vill jag se hur långt 100 kronor kan ta mig i Sydkorea. Det är liksom det jag har att röra mig. Okej, би гарахаас өмнө таад тэгээс dorm tour хийж үзүүлээ. Тэгээд хэрвээ Конгукт ингээд оюутны байранд дээр сонирхож байвал бичлэг хэрэгсээ байдгүй мэлээ. Тэгээд таад юу гэсэн хараад авахгүй юу? Хэрэгтэйж магадгүй. Тэгээд картаа хэлэгчтэй. Тэгээд энэ дотор би хувцснуудаа хийж байгаа. Тэгээд одоо би шивэд рүү хувцснуудаа явуулах гэдэг энэ хоёр харьцаг дотор баха юмнуудаа хийсэн байгаа. Тэгвэл бол ачаа маань бүр ихссэн. Тэгээд энэ болохоор Софиягийн юмнууд бит хоёр яг ингээд ачаа хийхдээ ингээд багасгаад тэгээд харьцаг дотор ингээд хийсэн байгаа. Тэгээд энэ хоёрыг би явуулна. Тэгээд энэ болохоор миний бүх үлдсэн хувцснууд одоо хувцаа ихэхгүйг байгаа. Тэгтээ энд ингээд нэг шүүгээтэй. Тэн миний гүйлтийн гутал мотал тэгээд өмднүүд, цамцнууд гэдэг нэг хэдхэн юм үлдээсэн байгаа. Энэ миний хэсэг байгаа. Миний ор. Тэгээ энэ дотор болохоор би бас бэлтгэлээ хувцснуудыг хийсэн байгаа. Одоо пилатесын явахдаа би энийг өмсчтэй мө гэж бодсон. Энийг би саяхан авсан. Манай багшийн найз нь ийм organic brandтэй юм байлээ. Балетны хувцснууд хийдэг. Тэгээд би энийг саяхан худалдаж авсан юм. Хямдруулсан байсан. Энийг тэгээд артлынхаа нуруу нь болохоор ийм балетны болохоор ийм бодитэй юм байлээ. Тэгээд энийг би аль өмдтэй өмсөж өгөх үү? Oh my god, бор өмдөө би нэр явуулсан юм шүү дээ. No.
За жаа тэгэхээр юу лээ. Тэгэхээр би өөр юм өмсөхтэй. Энийг энэ orange-тай өмсөж юм. Энийг бас яг адилхан юунаас авсан. Газраас. Тэр чинь энэ хоёрыг өмсөж үзэж яагаад харахгүй бол. Тэгээд Pilates-ний амсман энэ байна. Дараа нэм арцгаар. За жигсэн ингээд өмсөд үзье. За тэгээ ийшээ нь болохоор ингээд ширээтэй тийм нэг сандалтай ингээд миний юмнууд аваа. Тэгээ энийг ингээд зэгтлээд янзлаад замбраагүй ерөөсөө organize болгоцдгүй яг юм дотор хийж organize хийхгүй бол тэгээ энэ миний ингээд өглөөний цайны юмнууд Progress chips гэдэг ингээд баха юмнууд соя, миний матча, цайнууд тэгээ тийм жоохон илүү дутуу юмнууд энэ төвна тэр надад ерөөсө таалагдаагүй тэрийг би идэж чадахгүй байгаа. Энэ нь илүү дээр юм байлээ. Тэгээд юмнуудаа ингэ тавьсан. Энэ бахан skin care-ийнхаа юмнуудыг тавьсан өмнөртөө бас өсний хэрэглэмэрлээ гэтэргээд юмнууд миний yoga mat энийг би Lululemon амингаас авсан. Энэ болохоор ийм зузаан жоон хүндтэй юм байлээ. Гэхдээ зузаан айгүй гоё гэртээ хэрэглэхэд тэгээ миний хичээлнүүд, мейкап, тэгээ энэ шургуулгатай энийг янзлахгүй бол жоохон замбраагүй болцсон байгаа. Тэгээд энэ жинийг болохоор би тэр нөгөө пакэжаа явуулахдаа хэмжиж үзгээд энэ жинийг худалдаж авсан. Гэхдээ гайгүй хэм том байсан болохоор авцсан. Одоо гарахтаа би шинэ tripod авахгүй бол арай л эвгүй. Окей, тэг би ингээд тавьчих юм уу? Окей, тэг ингээд тавьчлаа. Яа. Тэнийг иймэрхүү. Би нойлынх нь өрөөг үзүүлэх юм. Гэхдээ нойлын өрөө амар эвгүй. Тамаа. Тэгээд нэр эндээ нэг хөргөчтэй юм байна. Ийм нэг жижиг хөргөчтэй. Тэгээд энэ дотор ерөөсөө юм багтахгүй амар хэцүү юмаж хийсээ. Би авто гэрээсээ гарч байна. Цаваа дөрөв болох чинь. Тэгээд Canon-ы дэлгүүр харсан чинь яг юун дээр юм байна. Gangnam тал руугаа тийм ээ. Тэгээд Pilates бас тийм дэдэг болохоор яг ашгүй замд нь очих юм байна. Тэгээд хэдүүлээ нэг шинэ tripod хараа. Тэгвэл миний хэрэглэж байгаа энэ салж удах чинь. Камераа бас нөгөө нэг дахиад нэмээд нэг давхар батарей авчвал би бас яг 100 аялгаж гисэн батарей салаад лого өчөөд тэгэж яваад хэрэгтэй юм шиг лээ. Энэ Солонгосын нэг энгийн годомж байна. Тэгээд Tenseo энэ яг манай гэрээ хажууд байдаг жижигхэн годомжтэй. Тэнд миний дуртай кофе шоп, гоё кофе зардаг. Тэгээд сүлжээ газраас кофе авахлаар нэг амтдаг зэтгүү мөлий. Тэгээд ийм жижигхэн кофе шопны газраас кофе авахлаар амар гоё амттай. Тэгээд цаана кебабны газар байсан. Би Pilates дээр одоо орох гэж байна. Тэгээд би анхаад цагчлаа 100 нэрээ эргэж байгаа. Би хэлэг баг. Тэгээд анхаад манай ээж 200 нэрээ тэгээд битгэд төрсөн өдөр хэмнэлээд тэгээд аялаад тэгээд бас Япон руу аялах гэж байгаа. Шивэд явахсан өмнө тэгээд аван цогтой шивэд явах гэж байгаа.
Let's inhale as you open the chest, elbows up. As you exhale, round your back forward. And again, inhale, elbows out, chest open. Exhale to round your back, belly button in, nose and out. Keeping the foot flexed. 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. Slowly come back. Good. Let's release and change the other leg. So now we're going to reach forward with the right leg, left leg bent, both legs flexed. Inhale, arms up. Exhale, reach forward. Lengthen the spine, exhale to twist and looking back. One more deep inhale here. Exhale, twist a little bit more. Five, four, three, two, one. Your knees slowly come back down. Inhale, stretch up. Exhale, go back down. Let's keep going. Inhaling to stretch. Exhale as you come back down with control. Nice. 4, straighten the legs. And exhale. 5. And exhale. 6. Inhale as you stretch. Push your heels down. Exhale, come back. 2 more. 3, 2. Look forward and bring your hands forward, coming to plank position. So you bring your hips down, belly button in and up to the spine, core engaged. 10 seconds here in plank. 10, 9, 8, 7, 6, 5, 4. Keep pushing your chest up, lifting yourself. Good. 3, 2. Walk your hands back to your feet. Slow squats. Inhale as you go down. Reach the arms forward. Good. Shoulders down. Exhale. Inhale down. Arms forward. Stay here. So when you look down, you should be able to see your toes, see your feet. Good. Exhale, coming back. 3. Inhale down. Exhale. Good. 4. Core engaged. Pull the belly button in. Good. Now from here, we're going to do walk to plank. Slowly go down. Walk your hands forward to plank. Coming to plank, stay here for 1 second and then walk back to your feet. Slowly come back up. Again, slowly rounding yourself down. Walk your hands forward. Stay in your plank for 1 good second and come back. Coming up, rounding your spine, going down, hands forward, walking to plank, and walk back. And again, stay in your planks. From here, we're just gonna come to a pike. Inhale, hips up. Exhale, hips down to plank. Good. Inhale, hips up. Exhale, down to plank. 6 more like this. Inhale, up. And exhale. Back to low until here. 4. And down. 5. And exhale to plank. Good. 6. And exhale forward. 2 more. 7. Keep lifting yourselves up. Last one. And down. Walk your hands back to your feet. Let's come up to standing. Roll your shoulders back and down.
Very good. Let's grab our Юуны мэнд өнөөдөр дараачихын өдөр цаг одоо удахгүй гар болох юм. Тэгээд дөнгөж цаас ирчээд өглөөнийхөө цагаад байж гэн. Тэгээ өчигдөр бит хоёр унтаж чадаагүй. Шөнийн 2 цагт хоёлаа гинтээ сэрээд гадаа юм сонин юм дуурайд энд коридороор нэг хүн ойрлоод ямар сонин дуу гаргаад яваад байсан. Тэгээд шөнийн 2 цагт хоёлаа сэрээд тэгээд өглөө бараг 3-4 мөр үж хат бацаа унтсан юм мэдгүй. Тэгээд дөнгөж цаас ирсэн. Жимийн цаг одоо 11 болсон байна. Тэгээд би сая гадаа жоо алхаж байгаа. Тэгээд дэлгүүр ороод тэгээд жоо хүнс аваад замаараа кофе одлож авсан. Энэ Starbucks-ийн кофе. Гэтэ Starbucks-ийн кофе энэ бүр overpriced. Амар үнэтэй нь орд юм лээ. Тэгээд шивэд болохоор зүгээр нэг 7-11-ээс авч байгаа кофетэй ямар ч ялгаагүй үнэтэй. Нэг кофений намт нь амар гоё. Тэгээд жоохон хүнс худалдаж аваад энэ болохоор энэ манай ойрхон байдаг department store дээр байсан хоёр юм дахиад худалдаж авсан. Хямдарсан байсан. Тэгээд хоёрыг нэгийнх нь нэр аваад тэг чансан ундаг. Энийг би өнөөдөр идэн дахиад аваад тэгээ энэ жимснүүдээ амар санаа ингэж зардаг. Үн ингэж амар пластанд тэгээд ингэж зардаг. Тэгээ энэ банан тэгээд энийг би энэ бананыг ерөөсөө идэж үзээгүй. Жижигэн банан байсан. Тэгээ энэ хоёрыг аваад тэгээд бас энийг өнөөдөр идэж үзнэ. Энэ болохоор ийм жуус ногооны ингэж шахаа гаргасан жуус юм билээ. Яг 100% 90 мл-ийн алюминих тэгээ ийм улаан манжин тэгээд лонгийн юм нэг ингээд уугаад тэгээд дараа нь орой Софиабт хоёр гүүж маадгүй эсвэл Софиаг өгөхгүй байвал би ганцаараа гүн тийм Celsius авсан. Тэгээ энийг хахлаар шивэдэд ихэнхдээ уудаг. Тэгээ department store дээр зартын мэлээ нэг жижигхэн хэсэгт нь тэгээд энийг ямар тааж авсан энэ energy drink. Тэгээ одоо би сургууль руугаа өглөө одоо гарахад 20 минут үлдсэн юм. Тэгээ гадаа бөхчм халуун байна. Тэгээ Hello. Тугу гарлаа. Нүрээ анзалчлаа. Үсээ. Ингээ боочлоо. Өнөөдөр үсээ авахгүй бол. Тэг би энэ дээдлийнхаа цамцыг энэ цагаагаар бүр амар ойлгомжгүй гинт ингээл амар халуун болоод бөхчм болоод тэгснээ хүмүүс юусоо ингэж нэмхөө хувцалдаггүй дандаа цам зөмттэй. Тэнийг жоохон нэмхөө хувцалчихаар амар хараад байгаа санагдаа. Өнөөдөр 5 хүртэл хичээлдээ. Тэгээ өнөөдөр би нэрээ найзтайгаа уулзаад тэгээд энэ хоёр пакэж шивэд рүү Монгол руу гэж хэлж байсан. Шивэд рүү энэ хоёр пакэж явуулаад тэгээд би Монголоор явуулах уу эсвэл газраар явуулах уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Би яг ингэж бүх хувц мовц ингэ миний бүр ингэ өмсдөг бүх юм дотор энэ даахгүй. Тэгээд газраар явуулна гэхэлэр жоохон санаа зовоод энэ болохоор газар илүү мөнгөний төлөө явуулчихсан юм гэж бодоод газраа ч гэсэн 2 сармаар явуулна гэдгийгсэн баха. Окей. Тэгээд өөр өнөртөө цацч тийм үү? Би дөрөв цаг хичээлээ таарчаа. Тэгээд цаг одоо 2:46 болсон байна. 3:30-аас хичээлтэй. Тэгээд гэрлэгөө явахгүйгээр энд ингэ гадаа жоохон сууж аваад би энийг идэж үзгээд аваад ирсэн байна. Би тэгээд намайг хувцсан дээр хатчихвал амар улаан өнгийнхаа. Яваг авчтай. Тэгээ oh my god яаж ганцаараа энийг чирж авч явна. София жим рүүгээ явцсан. Тэгээд би өөрөө явахгүй бол тэгээ надаас харна гэмээр найз маань туслана. Тэгээ миний энд
шивэд карт маань зарим газар ерөөсөө ажиллахгүй. Тэгээ эндхийн тэг нөгөө нэг явуулдаг газар нь миний карт ажиллахгүй. Тийм болохоор миний картнаас мөнгө гаргаад тэгээ буцаа карт руу нэгээд тэгээд ингэ явуулахгүй бол одоо ингэ доошо зам нь уруудж агаад тэгээд дараа нь ингэ тэгшрээд өсөө. Oh my god. Окей, за тэгээ одоо тэлээ гарцгааг нэг надад амжилт хүсээ. Хичээлээ гарч тавьчихлаа. Тэгээ өнөөдөр бол пакэж явуулж ерөөсөө амтсангүй. Тэгээд очсон чинь нөгөө нэг яг хаах гад тэгээд тэр нөгөө нэг ажиллаж исэн ихч амар яаруулаад тэгээд буруу үнэмтэр гэж жоо буруу ойлголтоо тэгээд юмнуудаа явуулж ерөөсөө чадаагүй орхицсан. Маргааш бит хоёр буцаж уулзаад 9 үед пакэж явуулахгүй бол тэгээд газраар явуулахаар шийдсэн. Тэгвэл бит хоёр бүр яг нэг бүх юмаа бэлдээд мөнгө зөнгөө гаргаад тэр бүгдөө минь тэр бүглөөд яг явуулах гэсэн чинь 450,000 вон гээд онгоцоор тэг бүр шокнд ороод. Тийм болохоор юугаар доогуур явуулахар болсон. Маргааш уулзж байгаа. Окей, би буцаад гэртээ бүрээд ирчлээ. Тэгээ өнөөдөр бол пакэж явуулж ерөөсөө амтсангүй. Тэгээд очсон чинь нөгөө нэг яг хаах гад тэгээд тэр нөгөө нэг ажиллаж исэн ихч амар яаруулаад тэгээд буруу үнэмтэр гэж жоо буруу ойлголтоо тэгээд юмнуудаа явуулж чадаагүй орхицсан. Маргааш бит хоёр буцаж уулзаад 9 үед пакэж явуулахгүй бол тэгээд газраар явуулахар шийдсэн. Тэгвэл бит хоёр бүр яг нэг бүх юмаа бэлдээд мөнгө зөнгөө гаргаад тэр бүгдөө минь тэр бүглөөд яг явуулах гэсэн чинь 450,000 вон гээд онгоцоор тэг бүр шокнд ороод. Тийм болохоор юугаар доогуур явуулахар болсон. Маргааш уулзж байгаа. Тэгээ одоо би гарахаасаа өмнө би юу ах чинь гүүхээ гарах чинь. Тэгээ гарахаас өмнө гэс угаалганд юмудаа хийгээд тэгээ буцаж орж ирэхэд юм угааж дууссан. Хатаагаад буцаа ирэхэд усан дороо дутаа гэж утсаа. Тэгээ энэ влогоо одоо ингээд дуусгая. Тэгээд миний ингээд энгийн нэг 2 хоногийн влог байлаа. Өдөр тутамдаа нэг иймэрхүү байгаа. Сонирхолтой юм хийв бол тэгээд таалагдсан гэж найдаа. Хэрвээ таалагдсан бол та лайк дараад коммент дээр бичээ. Тэгээд бас subscribe дарахаа битээ мартаарай. Тэгээд хэдүүлээ дараагийн влогоор уулзцгаая.